сайн байцгаана уу? Сайхан өдрийн мэндийг хүргэе. Найз минь нарнаас том хайр минь сус тавьсан гизэгтэй сугадаа талхдаг жаргал минь гэж. За энэ цаг мөчид мэдлсэн өдөр нь тохиолж байгаа эрхэм хүндтэй найз цэнгэлдээ дотны найз зулаагийнхан зүгээс энэхүү сайхан цэцгийн баглааг мөн чин сэтгэлийн өгтөө бас хөвгөлтөө тийм захидлын хамтаар илгээсэн байна. Тэгээд зулаа цэнгэл хоёр маань хэдхэн хоногийн өмнө ээлжид ам мөрөлтэй бяцхан одоо муудал цанаа хийсэн байна. За ягаад тэгэхээр одоо 7-оос дээш жил найзлсан найз нөхөд ах дүүс шиг гэр бүл шиг болчихдог гэсэн. Тэгээд манай хоёр бараг эгч дүүс болсон байх гэж бодож байна. За миний хувьд болохоор цэнгэлийг 15 жилийн өмнөөс бараг танин шивэд улсад ирээд хамгийн анх танилцсан цөөхөн хүмүүсийн нэг нь цэнгэл байсан. За монголчууд байраа хувааж амьдардаг байх одоо 10 гаруй жилийн өмнө цэнгэл бид нэг байранд амьдардаг байлаа. За цэнгэлээ үед маш ажиллаж хичээнгүй, цэвэрч нямбаа, тусч сайхан сэтгэлтэй, хөвгөлтөө, хамгийн гол нь маш шудраг, шулуухан зантай. Тэгээ бүр нөгөө юмны нүдийг олж хатхан гэдэг шиг аливаа зүйлд маш мэдрэмжтэй ханддаг хүмүүс байдаг. За цэнгэлийн хувьд бол одоо бүхий зүйлээр маш тийм мэдрэмжтэй ханддаг. Гэр орон, өнгө дизайн, хувцас, бусдад харилцаа одоо юу л байд бүхий зүйлээр тийм маш гоё мэдрэмжтэй, гоо зүүн өндөр тийм мэдрэмжтэй бүсгүй байдаг. Тэгээд цэнгэлийнхаа мэдрэлээр тунгахгүй хамтдаа хүргэе. За ичаах шиг байна. Ирсэн байна. Яасан үг юм бэ гадарч. За, сайн уу төсөө өдрийн минь хүргэе. За баярлалаа. Ямар гоё. Гадрын хот бүрдих чиний сураа. Толийн үзүүл тундрах чиний зураа. Адан хадан би өөрөө яах юм бэ? За сайн уу чамдаа энэ хорвоод мэдлсэн эрхэм сайхан өдрийн чинь час халуун гал улаан мэндийг хүргье. Найз минь хаяа уур хүрэгдэгч ихэвчлэн хайр хүрэгдэг. Яг час хийсэн цоо ирүүл болгоос биш. Гэвч цэнгэг агаар мэт цэвэр ариун сэтгэлтэй, цэлмэг тэнгэр мэт уужим сарвал ухаантай цэнгэл чамдаа хайртай шүү. Яг үнийг хэлэхэд хүн болгон сумтай. Сумныхын төрөл ижлэх нь найз нөхөд болж он удаан жил үерхэж тасдаг юм байна. Цаг хугацааны уртад гандан буурдгүй, ганган сайхан хүрлсэн, тусч өгөөмөр, цагаан цайлган сэтгэлтэй. Чи минь өгтөн бүү өдрүүдийг урам зоригтой, азтай одтой, аз жаргалаар бэлхэж өгтөөрэй. Miss you, kiss you, hug you, love you чиний яг дулаа гэсэн байна. Одоо юм. Яа, дулаан тэгээд бас өнөөдөр төсөө өдөр нь тохиож байгаа энэхүү сайхан ухаалаг, мэдрэмжтэй, гал цогтой цэнгэлд маань шүлэг бичиж өгөөрэй гэсэн. Тэгээд чам зориулаад шүнжэнгөө бичлээ. Ямар гоё. Цээлийн уснаа саран хоноглох, цэнхэр тэнгэрийн хөлгөн Монголдоо цэмцгэр гоо бүсгүй даяанд цэцэглэж ургасан үзэгсэлэнт минь ээ. Ингүй торог шиг ертөнцийн удмаас ээнэгшин дассан нь учрал байна. Их шиг дуугмын төрч дуулдаг нь эртний сайхан өрөөл гинэмээ. Нүглийн сүдэргүй гэгээн бодлоо нүүгч үүдэлсгүй тэнгэрийг толтон нүргээн хотын саарл удамжнаа нүдний чин хөөрхнөөр Монгол гэж таньнаа. Газар тэнгэрийн дунд гал шиг ассан гар гэрхсийн чөлөөнд од шиг ялсан гал цогтоо ганган нэгжин гайхан сайхан сэтгэлтэй миний найзаа. Илэг жиндэх гүнгийн жаваргүй инх тунх жарган суугаараа ингэр сэрүүлэх гомдлын салхигүй эрхэмсэг намдын хിവэрэн байгаараа. Дуу хүлгэлсэн тэнгэрийн ханхуу шиг хантайгаа досын гүн шиг инхрийн хөөрхөн охинтойгоо дааны тунгалаг гэрэл эрвээхээ үүх даваа сартаа шөнүүдийг зүүдэн жаргаж туулаарай гэсэн байна. Найз цэнгэлдээ зулаагаас нь ганцхан хувь төрлөлөө 2026 оны 1-р сарын 28-нд Стокгольм болт гэжээ. Ямар гоё баярлалаа. Яасан гоё цэнгэл гинэ. За цэнгэл гэсэн нэрээр нь одоо ингээд шүлгийг бичиж өглөө. За тэгээд сүйдлийн асуунаа.
За дулаат хоёр чинь ээлжид модал цанаагийн тонгийн өмнө хийсэн би үү дээ. Автон битаатын сандар гарсан байсан. тэгсэн. Тэр чинь тэгэл байс гэж байгаа л нэг өөддөө штэ. Нөгөө 7-оос ч дээш жил найзлахаар гэр бүл шиг болчдаг гэдэг. Одоо бүр дотн одоо байлгүй дээ. Бүр дотн. Залахгүй болохоор яга одоо л залахгүй байна гэж хүлээгээл. Тэгээд бүр аим бистэрн хэрэг ямар сони энэ хар үрээр юу гэж ирдэг байгаа гэсэн. Хөө хоол чиж амжаагаа чинь л гэж бодлоо. Тэгээ бүр ачаал бүгдлөө цаа чин бүр сэтгэлийн хөлөө догтлоо чи очиж гин үү? Эсвэл би такси дуулаад өгөх үү гэд тэгээд найзаагаа хэлсэн. Зингэл маань ингээд бүхий цаг үед хэцүү жаргалтай бүхий цаг үед хамт сэтгэлдэн байдаг. Одоо чи бас зингэлийгээ мэдэндээ ямар сайхан сэтгэлтэй, яасан мэдрэмжтэй, ямар гоё тусч өгөөмөр том зүрхтэй гэдгийг мэднэ гэд бид хоёр чинь нийлж байгаа. Чамаар чинь баахан ярьсан. Тэгээ бас часгийсэн цоо ирэх биш гэж бас хүлээн зөвшөөрсөн. Найз намаш баярлаа гэж хэллээ. Тэгээд маш хайртай шүү. Тэгээд бүх цаг хугацаанд найзгаа ойлгож дэмжиж тусалж байдагт маш баярлаа гэж хэлээ. Нөө яа хөөх юм манай зингэлж юм муухан байсан юм уу? Chamda,